Шинэ 7 хоногийн мэнд Game Point podcast-ийн шинэ дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байл. Уламжлал ёсоор Элеотосод Сан Францискогоос ялал та бүхэндээ хамт байна. Game Point podcast-ийн 2 дахь улирлын ерөнхий ивент тэтгэгчээр Social Pay ажиллаж байгааг та бүхэндээ дахин дуулгахад таатай байна. Social Pay application маань шинээр найзаа урих бүрд 5,000 төгрөгийн мөнгө урамшуулыг найзаа урих бүрд шүү. Өмнө 5, 10, 15, 20 гэдэг байсан бол одоо найзаа урих бүрд 5,000 төгрөгийн урамшуул олгох болсон. За урамшуул улам бүр өндөр болж байгаа. Тэгээд мөн нэмээд урилга хүлээн авсан найз чинь амжилттай бүртгүүлээд Virtual Mastercard-аар Google Pay эсвэл Apple Pay-д холбоод 10,000 төгрөгийн урамшуул авах боломжтой болсон байна. Тэгэхээр Social Pay-г ашиглаад маш олон урамшуулыг авах нь дээрээс нь найзаа ураад урамшуул авч болох нь. За тэгээд энэ урамшуул маань 12 дугаар сарын 31-ний хүртэл буюу энэ хоног дуустал үргэлжилж байгаа юм байна шүү. Social Pay-ээр хамтдаа урамшуулал авах найзаа урийн аянд таныг урьж байна. Social Pay-ийн хэрэглэгч та шинээр найзаа урих бүртээ 5,000 төгрөгийн мөнгөн урамшуулал аваарай. Харин таны урилгаар аппликейшнд амжилттай бүртгүүлсэн найз чинь Social Pay дээрх Virtual Mastercard, Google Pay эсвэл Apple Pay холбоод 10,000 төгрөгийн урамшуулал авч дэлхийн хаач хамгийн хэлбэрээр төлбөр тооцоогоо хийж олон төрлийн урамшуулалт хөтөлбөрт хамрагдах боломжтой. Social Pay-ээр найзаа урьж, найзтай ч гэсэн бэлэг бариарай. За энэ 7 хоногийн эхний ярих баг бол Boston Celtics баг байна. Одоо яг гэх юм бол ер нь баг энэ өнгөрсөн амралтын өдрүүдээс эхлээд баг бүх подкаст, бүх NBA-гийн сэтгүүлчид нэвтрүүлгүүд ярьж ах шиг байна. Яхаарахгүй энэ баг анхаарал татаад эхэлж байна. Яг гэх юм бол тэд нэм гарах Toronto Raptors багийг хоцсноор сүүлийн 12 тоглолтонд 10 дараалан ялаад дорнод бүсийн тэргүүлэгчдийн байр суурь руу ороод ирлээ. Удирдал эхэлж байхад плей-оффын гадна явжсэн эхний 12 тоглолтын дараах байдлаар бүр 11-р байранд явж исэн багчинд юу болоод сүүлийн 12 тоглолтод бүх зүйлийг эргүүлчих гэж харж байна. Boston Celtics-ийн амжилт жинхэнэ үү эсвэл одоо юу гэдэг төр зуурынхоо гэдгээс хоёлаа яриагаа эхлэе. Би бол угаасаа анхнаасаа энэ жилиг угаасаа Boston Celtics одоо нөгөө липер буюу тэгээд шууд ингээд хайчих юм болов гэж утсан шүү дээ. Угаасаа Tatum энэ жил тоглохгүй нь баг магадлал айгүй өндөр байгаа шүү дээ. Тэгэхээр Tatum орж ирэхгүй юм чинь угаасаа энэ баг цаашаа плей-офф нэг deep явж чадахгүйгаас хойш энэ жилиг зүгээр хаяад харин эх зуны драфтаа айгүй өндөр сонголт хийгээсэй гэж би бодож ирсэн. Тэгсэн чинь тэр төлөвлөгөөгөө л хэрэгжүүлэхгүй юм. Тэгээд яг юуны төлөө энэ хожлуудыг аваад байгааг би яг хувьдаа бол үнэхээр ойлгохгүй. Яг 12 дугаар сарын 11-нд буюу яг сарын өмнө энэ баг 5-7 амжилттайгаар Philadelphia 76 багт хожигдоод 5-7 амжилттай болсон. Тэр үед юу гэж ярьж ирсэн бэ гэхээр энэ баг 2014 оноос хойш анх удаа буюу 11 жилийн дараа плей-оффыг өнжихнэ гэж ярьж ирсэн байхгүй юу? Ерөөсөө яг сарын өмнө. Тэгсэн чинь сүүлийн сард тэд NBA-гийн хамгийн шилдэг баг болчлоо. Эсвэл нэг Tatum, Horford одоо юу гэдэг нэг Porzingis эдэр байхгүй ингээд тэр өөрчлөлт ингэж тулсаад тэрийг одоо ингээд анагаацсан гэсэн үг үү, учраа олцсон гэсэн үг үү? Boston Celtics-ийн сайн тоглоод байгаа шалтгааныг чи хувьдаа юу гэж харж байна? Энэ яг шинэ одоо role тоглогч нар энэ жил одоо боломж олдож байгаа тоглогч нар одоо шүү дээ. Одоо жишээ нь ямар Marshall Peyton Pritchard одоо байна. Тийм шинээр Anthony Simons байна, Sam Hauser байна гэл Wash Jordan Wash. Би тэр залуугээрсээ танихгүй байжаад энэ ямар сонин 2K нэг default тоглогч байдаг шүү дээ. Ямар сонин тэр залуу гэж бодсон чинь сая Lex-тэй тоглоход бол үнэхээр сайн хамгаалагч юм байна, сайн тоглогч байна гэдгийг харлаа шүү дээ. Тэгээд иймэрхүү нөгөө боломж олдож байгаа тоглогч нар нь үнэхээр сайн тоглоод байна л да. Тэгээд тэр уул нь бол баг бол хожигдмаар л байгаа. Тоглогч нар бол хожигдмаар байна. Баг хожигдмаар магадгүй тийм. Угаасаа багийн удирдлагууд бол ингээд улирлыг хаяад угаасаа Tatum явцсан юм чинь ингээд хаяад Horford гэсэн Tatum явцсан юм чинь ингээд Warriors руу явсан ингээд хэлсэн. Гэхдээ баг Warriors руу явсан Horford баг Boston-оос явсан зүгээр ч юм шиг. Яг чиний сайн хэлсэн Jordan Wash гараанд гарснаас хойш энэ баг 10 тоглолтод Jordan Wash гараад 8-д очсон байгаа юм байна. 2023 оны драфтын 20 дугаар тойргийн нөхөрч угаасаа лигт орж ирсэн цагаас Бостны фэнүүд ялангуяа сайн мэдж байгаа. Иймэрхүү тоглогчдыг багийн фэнүүд нь илүү сайн мэдчихдэг шүү дээ. Ямар потенциалтайгийн тэгээд
яагаад дарагдаад байгааг юм. Тэнгүүд уусын хамгаалалт нь сайн нөхөр байсан байхгүй. Тэгээд энэ залуу ингээд гараад тэгээд миний зүгээр харж байгаа тоглолтын арга барил юм хөр өрсөлдөгч багийн хамгийн сайн нөхөр. Би өнгөрсөн 7 хоногт тэр нь Boston Celtics-ийн тоглолтыг 2 ч удаа үзлээ. Toronto-д хийсэн тоглолтыг үзлээ, Lakers-д хийсэн тоглолтыг үзлээ. Яагаад энэ баг сайн тоглоод байгаа юм бол гэдгийг хайж олох гээд үзсэн. Тэгсэн Joey Mazzulla ерөөсөө нэг хаздаг нохотой болсон юм байна. Тэр нь юу гэхээр Jordan Wall-ыг ингээд өрсөлдөгч багийн хамгийн тоглогчтой бүтэн талбад дагуулчихна. Бүтэн талбад дагуулаа. Тэр нь ингээд өрсөлдөгч багийн хамгийн сайн тоглогчийг бүр ингээд үнэхээр дарамтлаж байгаа байхгүй хамгаалтаар. Тэгэнгүүт нөгөө өрсөлдөгч багчаад ингээд төлгөө нураад эхлэнгүүт тэрэн дээр Boston Celtics-ийн нөгөө супер товтлогооч гэдэг юм уу. Яг энэ сүүлийн 12 тоглолтод тэд NBA-д одоо товтлогооны рейтингээр нэгт байгаа байхгүй. Сүүлийн 12 тоглолтод. Буцаагаад нөгөө нэг товтлогоон жоохон саарангууд Boston Celtics авчиж өөртөө 3-аас авчиж нүүлгчээд энэ хожлууд ирээд байгаа юм. Тэрнээс биш энэ сүүлийн 12 тоглолтод бол хамгаалт бол багийн хамгаалт бол сайжраагүй. Багийн хамгаалт үнэхээр сайжраагүй лээ. Одоо сүүлийн 12 тоглолтын рейтингээр 19 дэх өрөөнд бичиж байгаа байхгүй юу? Тэр чинь элит хамгаалт биш гэсэн үг үстэй. Зүгээр товтлогоон нэгт ороод ирсэн. Тийм байлаа. Тэгээд дээрэс нь Jordan Wall-ыг суусан чинь бас нэг rookie тоглогч юм байв да. Ингээд нэг хаздаг нохоог дараагийнхаа хаздаг нохоор ингээд залуу тоглогчдын ирч хүчтэй ингээд нэг юм өөрийгөө харуулах гэсэн нэг ирмэлзлүүд байна шүү дээ. Тэрэн дээр нь Joey Mazzulla өрсөлдөгч багийн хамгаалтанд гол тоглогчдыг зовоогоод байгаа юм уу да. Тэгээд энэ дээр нь буцаад хурдан товтлогооноор маш чөлөөтэй 3 шидэж байна. Joey Mazzulla-гийн угаасаа Boston Celtics авчирсан тэр арга барилж өгөхөөр чөлөөтэй 3 шид хитрхи 3 шидэх шүү дээ. Тэгээд тэрийг л хийж ийн. Тэрнээс агуулахаар бол тийм амар сүртэй зүйл өөрчлөгдсөн гэж би бол хавьтай хараагүй. Тийм угаасаа нэг фактор өөрчлөгдсөн юм бол байхгүй ш. Тэгээд угаасаа East-ийн зарим одоо багууд айгүй тийм нөгөө underperform хийгээд байгаа ш. Одоо ингээд standing сарангуутай угаасаа тэр дээгүүр явж явах ёстой багууд чинь нэлийн доор хожигдоод яваад байгаа хэрэг. Тэгэхээр энэ бас боломжийг нөгөө багууд нь бас олгоод байгаа юм болов. Яг зөв мэдээж тоглож л хоцсон л байгаа л да. Бас Boston Celtics фэнүүд бас уурлах гэдэг юм аа. Гэхдээ байна шүү дээ те. Одоо ингээд 3-т явж байгаа баг байна шүү дээ те. Юунаас гарахад ерөөсө 2хан эхний 6 бишээ плей-ин руу унахад ерөөсө 2хан тоглолтын зөрөгтэй ш. 1.5 тоглолтын зөрөгтэй л байхгүй. Тэгэхээр 2 дараалж хожигдоход л буцаал плей-ин руу унахаар л байхгүй. Тэгэхээр би нэг айхтар ингээд моментум аваад дэше явцсан юм бол байхгүй. Гэхдээ байна шүү дээ те. Энэ одоо трейд дедлайн дөгч чинь одоо жинхэнэ нөгөө трейд хийх нөгөө рум руу дээгөх явж байна. Тэгээд Anthony Simons-ыг бол Boston Celtics цаашаа солино гэдгийг бол бүр анх авснаас хойш л хэлсэн. Anthony Simons-ыг ямар нэгэн сайн төв ч юм уу те болгочих юм бол нэг big man болгочих юм бол энэ баг бас энэ жил хийх ёстой юмхаа нэг том зүйлийг хийчлээ л гэж бодож байна л да. Одоо жишээ нь маркетер одоо гарч ирж байгаа том big man-ууд байна шүү дээ те. Ютагаас Walker Kessler бэртцсэн ч гэсэн энэ аваад дараа жил ашиглах юм бол маш сайн тоглогчдын нэг. Тэгээд дээрэс нь өнөөдөр Clippers солих юм бол Zubats-ыг солино гэсэн гачиргалтай мэдээлэл гарч ирлээ. Тэгэхээр тэр юунд бол Boston бол ороход хэрэгтэй гэж би бодож байна. Clippers бас сонирхолтой шийдвэрээс шүү дээ. Harden Kawhi хоёрыг солихгүй гэснээр Zubats-ыг явуулна гэд хамгийн өнөд хүрэх зүйлнэ гэж харж байгаа юм билгүй. Гэтэ яг одоо хамгийн доктортой тоглож байгаа Prime дээр яваад төвийн тоглолчоо солих гэж байна. Надаас тэр сонирхолтой санагдсан. За тэр Clippers жагаа тэр үгэндээ чинь тэгээд довоо шарлуулад өөрөөс тэгээ зугаацуул. Дотроо хор найруулцаа би нэгээ өшгөлж гаргаад байж байна. Boston Celtics-ийн чи бол энэ Boston Celtics-ийн амжилтыг бол тийм бодит гэж бол ерөөсөй харахгүй байгаа байна тийм үү? Одоогонд бол би бол тэгж хармааргүй. Угаасаа баг ч гэсэн угаасаа цаана юм бодож л байгаа байхгүй. Энэ багд ингэж явуулж чад угаасаа тэгж яал ротейшн өөрчлөөл Anthony Simons гэх мэтсэн тоглогч ингээд явуулаад ирэнгүүт шал ондоо. Яг ингээд унах хэвээр газар л унах л хэвээр болов гэж байна. Уг хожоод энэ багт ямар ч шиг байхгүй шүү дээ. Хожоод гэтээ плей-оффд ороод яах. Плей-оффд ороод. Яг Tatum ирэх гэж байгаа шүү дээ. Tatum ирэх гэж байгаа шүү дээ. Tatum ирнэ гэж бодоод байгаа юм уу? Tatum бэлтгэл хийгээл байгаа шүү дээ. Үгүй. Битгч чинь тамирчин хүн чи тэгэл хийн штэ. Гэхдээ энэ жил орж ирэх яг 100% болж чадах юм. Би бол итгэхгүй л байна. Орж ирсэн чинь нэлээд хойгоор орж ирнэ. Тэгэхэд ер нь бол оройтцсан байх л гэж бодож штэ. Чиний хэлж байгаатай бол дасгалжуулагчийн сал нэг байгаа. Joey Mazzulla. Манай баг заримдаа жоохон азтай байлаа гэдэг байгаа юм. Тэр нөхөр энэ одоо юу гэдэг ингээд нөгөө хожоод эхлэхээр бүх зүйл болоод байгаа юм шиг харагддаг. Гэхдээ бид нар яг ингээд
улирал талд ороод ирэхэд бид нар юунд болохгүй юу болж байгаа бид нар ямар төвшөнд байгаагаа харнаа гэж хэлсэн байна. Одоогоор бол бид нар хацтаа зарим тохиолдлыг хацтаа шидэд байна гэж хэлсэн байна. Тэгэхээр Joey Masvidal гэсэн багийнхаа сүүлийн 10 тоглолтод ялцсан байгаа энэ амжилтанд бол тийм юу биш байна. Сэтгэл хангалуун биш байна. Баяртай биш байна. Нэгдүгээр тэр хоёрдугаар дээрэс нь сайн багуудаа тоглоод эхлэхээр тийм сайн байхгүй гэдгийг ч мэдэж байна. Гэхдээ одоо боддоо за Jaylen Brown MVP төвшөнд тоглож байна гэж бодъё л да 30 оноо авч ийн сүүлийн 6 тоглолтод 30 оноо 7 тоглолтын 6-д 30 оноо авч юм. Тэгээ хоёр дахь сайн тоглож байна Derek White энэ сүүлийн 12 тоглолтод нэг 3-аас 28% дээр шидэж байгаад 39% дээр шиддэг болж байгаа байхгүй юу. Нэгсэндээ 3 шидэлтийн нэгийг нь 4 шидэлтийн нэгийг нь арай их оруулжсэн тоглогч 3 шидэлтийн нэгийг нь заримдаа оруулчихад байгаа байхгүй юу. Гол оруулчих болчиход байгаа. Бүр тэрнээс илүү гэх юм уу. Гол ялгаа нь л тэр. Тэнгүүд өөр одоо жишээ нь дараагийн хамгийн сайн тоглогч хийх юм Peyton Pritchard. Peyton Pritchard 3 дахь лидер нь Peyton Pritchard-тай баг тэг яг хаа урах уу те. Тэгэхээр харин чамтад яг энэ тал дээр бол санал нэг. Boston Celtics сүүлийн үед сайн тоглосон. Гэхдээ Peyton Pritchard бид нөгөө хоёрын бол сайн тоглогч учраас юм хэлмээр байна. Гэхдээ Peyton Pritchard бол боломжоо ашиглаж байгаа сайн залуу. Тэгээ өөр яг Nemas Keita өөр эдгээр залуучуудаа яг хаа урах гэж байгаа энэ жилийн бүрэлдэхүүнээр. Тийм болохоор яг чинтаа санал нэг. Энэ бол хожил бол Бостонд хэрэггүй гэхдээ тэд яг хожиж ин 100-аатай байна. Гэхдээ энэ хожил тийм удаан үргэлжлэхгүй болов гэдэг дээр бол санал нэг. Game Point podcast үргэлжилж байна. Бидний дараагийн ярилцлагад гэхдээ өнгөрсөн жил хоёулаа энэ подкастыг 2 дахь жилдээ хийж байгаа тийм. Яг өнгөрсөн жилийн үдид ч юм уу эсвэл өнгөрсөн жил үйл явдлыг ингээд тэр нөгөө давтагдахыг чи юу гэдэг вэ? Дижаву гэдэг лөө. Дижаву. Тийм дижаву гэдэг тийм. Яг тийм зүйл болох гээд байгаа юм шиг санагдаад. Яг гэх юм бол өнгөрсөн жил Jonathan Kuminga нэг хэсэг айгүй сайн тоглосон байхгүй юу? Тэгээд гимтсэн байхгүй юу? Тэгээ гимтсэн чинь сэлгэнээс тоглуулж ирснээр ротейшнээс хасч ирсэн байхгүй юу? Яг тэр үйл явдлаас Jonathan Kuminga дээр давтагдаад Golden State Warriors баг сая аялын тоглолтоор яваад Chicago Bulls-ийг тэд талбай дээр очиж бот нэргсэн л дээ. Тэгээд багийн 4 дахь лидер шүү заяа. Ингэж хэлж байгаа шалтгаан баг дотор авж байгаа цалингаараа 4-т орж байгаа юм. Тэр нь талбай дээр дасгалжуулагчийн шийдвэрээр гараагүй байхгүй юу? Step байхгүй, Draymond Green байхгүй, Al Horford байхгүй, самбарын баг гол 2 тоглогч нь тэгээд дээрэс нь багийн лидер нь байхгүй хахад Jimmy Butler тоглосон ч гэсэн 4 дахь лидер чинь 2 дахь болж орж ирэх хэрэгтэй өстэй. Тэгтэл бүр ингээд rotation-аас шууд гараа явчлаа л да. Та харамслаа энэ үйл явдлыг бенчэн дээр хүүхэн яриа сууж илэн шүү дээ. Тэр нэг фэний бичлэг байсан. Би бас нэг бичлэг харсан. Тэр Draymond Green тоглолтын үеэр гадуур хувцастай байсан. Тэгээд ингээд нөгөө завсарлагын үеэр Kuminga-г тайвшруулад байгаа бол та ингээд чихэнд юм хилээл ингээд нөгөө нэг ахмад тоглогчийн багийн лидерийн зөвлөгөө өгдөг штэ. Яг тэгж байгаа харагдсан. Тэг би мэдгүй яг юу гэж ч асуухаа мэдгүй байна. За тэгтээ энэ үйл явдлыг юу гэж бодож ийн л гэж асууя та. Гүй энэ би бол Steve Kerr, Jonathan Kuminga хоёрын одоо энэ харьцаа бол угаасаа засархаасаа лидийн өнгөрсөн юм байна л гэж бодож. Тэгээд Jonathan Kuminga зүгээр Warriors явах өдрөө зүгээр тест чадан тоглол байж гин. Тэгээд Steve Kerr ч гэсэн одоо яваасаа л гэж бодож байгаа. Тэ. Тэгээд угаасаа Jonathan Kuminga яагаад тоглоулаагүй гэсэн чи Steve Kerr гэсэн байсан шүү дээ. Ер нь бол чи од биш л бол энэ зүйл бол NBA-д байх л зүйл хинт чин тохиолдож магадгүй болно гэдэг байхгүй. Од биш л бол гэдэг чинь өмнө Kuminga цагаараа хэлээд шүү дээ. Чи од биш ямар их юм бодоод байгаа юм бэ гэсэн үг шүү дээ. Тэгээ Kuminga гэсэн ер нь бол уул нь бол яг одоо бол би Kuminga ихэндээ бол би Kuminga гэдэг за энэ залуу тоглогч дээ. Өлсөглөн байна, тогломоор байна, амжилт гаргамаар байна, өөрийнхөө юг брендийг өсгмөр байна гэж бодож байгаа юм болов уу гэдгсэн чинь яг одоо бол амар unprofessional зүйл үзүүлж штт. Би та бенчэн дээр ингээд яриад тоглож байгаа үгүй яриад ингээд тоглоом хийгээ сууж байгаа. Тэгээд талбай дээр гарангуудаа сүүлийн тоглосон тоглолтын дээр баг 10 шидэд нэг чигээгүй л дээ. Нэг тиймэрхүү нэг амар стат би хараадсан өмнө удлаа би үзэг болохоор. Тэгээд гих мэтчлээ одоо ингээд юмд ингээд хандж байгаа хандлага нь ерөөсөө unprofessional байгаа тоххой. Ерөөсөө мэрэгжлийн бус байгаа тоххой.
Тэгэхээр одоо энэ Jonathan Kuminga гэдэг хүн нэгдүгээр өөрийнхөө reputation-ыг шалаад байна. Энэ Jonathan Kuminga-гийн үйл явдлыг одоо яаж одоо өдөрдөж байгааг харахаар Warriors-ийн front office ч гэсэн ер нь бол reputation алдчихж шүү дээ. Залуу тоглогч нар develop хийдэг юм байна. Залуу тоглогчтой юу өгдөг юм байна гэх мэтчлэн гэж бодохоор шүү дээ. Одоо боломж гаргадаг юм байна гэдэг зүйл бодохоор шүү. Тэгэхээр одоо уул нь бол энэ үний чинь солих гээд цалингийн өсгөө том трейдэнд оруулах гэсэн чи одоо үн үрх юм уу? Харин тийм би наадах чинь явах гээд үргэлжлүүлэн сэтвдэхтэй байж да одоо тэр лөө орохоос өмнө ийм зүйл болно гэдгийг бүгдээрээ мэдчихсэн шүү дээ. Jonathan Kuminga ч мэдчихсэн, Steve Kerr ч мэдчихсэн, багийн удирдлагууд ч мэдчихсэн. Тэгээ яах гэж Kuminga-г авсан юм? Яах гэж энэ тоглогчийг ингэж тамийн цайгаад байгаа юм. Тэгээд мэрэгжлийн тэгээд энэ Chicago Bulls-тэй хийсэн тоглолтын дараа Jonathan Kuminga сэтгүүлч хувьцаалгын асуулт асуусан байлаа л да. Ямар өсөж баг ингээ хожиж байгаа үед одоо хин талбайд гарах нь чухал биш, сайн тоглож байгаа нь тоглох нь чухал гэж мэрэгжлийн байх гэж хичээж хэлээ л да. Гэхдээ мэрэгжлийн байх гэж хичээж байгаа ч гэсэн хүний царины төрх биеийн хилэмжээрээс худлаа ярьдаггүй байхгүй юу? Тэ? Гүг яах гэж авсан нь мэдээж тодорхой шүү дээ. Яах гэж авсан тодорхой шүү дээ. 100 трейд хийх гээд буцааж авч байгаа өмнө Warriors амар чамдалтай санагдаадсан байхгүй юу? Тэгэл угаасаа за энэ Kuminga-гийн цалингийн нэмжээд одоо энэ трейд дедлайнаас өмнө солиё гэсэн чинь тэрнээс өмнө өөрсдөө тиссэнгүй шүү дээ. Тэгээ өөрсдийнхөө нөгөө ийм харилцааны ингээ болохгүй байгаа юм үнэхээр нуучдаггүй шүү дээ. Уул нь бол нуугаал хіднэ одоо тэгтэн тий уул нь бол солихж байгаа тамирчсантай юу гэвэл минут тоглуулаад тий бүр оногийн статын явуулаад тэгж үн хөргөжөө зардаг шүү дээ. Тэгсэн чинь Warriors эсрэгээр юм хийгээд байгаа байхгүй. Тэгээд энэ хоёрын нөгөө өсө ихэнх Америкийн нөгөө спортын сэтгүүлч нар иймэрхүү зүйлийг болоод одоо нэг багаас нэг тоглогч явахаар эсвэл иймэрхүү тохиолдолд юутай харьцуулдаг гэхээр нөгөө гэр бүл салтай харьцуулдаг байхгүй. Айгу муухай салах чинь даа л гэж бодож байна. Энэ чиний нөгөө хилээд байгаа тэр тоглолт чинь Cleveland Cavaliers-ыг хождог тоглолт нь Jonathan Kuminga талбай дээр тоглоод 10-аас 1 гэж товтлсон юм байна. 4 хүн 10-аас 1 гэсэн. Тийм. 22 минут. Тэгээ ингээ хардаа Steph гэмтсэн эзгүй байгаа шүү дээ. Тэгээ Butler сая байгаагүй. Green сая байхгүй байгаа. Тэнгүүд чи одоо эн чинь 3 лидер нь байхгүй хад шууд номер 1 хүн нь 4 дахь лидер нь болох хэрэгтэй биз дээ. Онлоороо. Тийм шүү дээ. Онлоо шүү дээ шүү дээ. Тэг оноо хамгийн ихний опшн нь энэ Kuminga болж байгаа хэрэгтэй байхгүй юу? Гэхдээ харин чадсангүй. Тэгэхээр Steve Kerr системд очирно нөө Kuminga-д өөрт нь очирно нөө. Би бол Kuminga-д л энд очиж байна. Гэхдээ систем хичнээн ингээ байгаад байлаа гэхэд Steve Kerr чамайг талбай дээр гаргах юм бол бөмбөгөө нэхэж аваад дайраад очиод тоглолт хэрвээ үнэхээр чамд тэр скил нь байгаа бол. Тийм үстэй. Ер нь бол тоглогч нар тэгдэг шүү дээ. Оноо төвдөг тоглогч нар бол бөмбөгөө нэхэж авч байгаа л өөрөө тоглодог ш. Тэгэхэд Kuminga ерөөсөө тэгэхгүй би хилэмжийн ч гэсэн гарч ирээ тэгээд зүгээр ингээд өстө нөгөө чиний хэлдгээр тоглолтын хажуунаас нь үзээд яваад байгаа байхгүй. Зүгээр кардио юугээл үзээд яваад байгаа. Боталта 10 шидэд 1 гэдэг чинь юу гэсэн юм бэ? Тэгэхээр чинь тэр хүн хүсэхгүй байгаа байхгүй. Би яах вэ? Би манерт бол юу байгаа? Скил бол байгаа. Арайчтай нэг 10 шидэд бол нэг тий 10 оноо авчих скил байгаа байхгүй. 50% товтолчих. Гэтэ тэр хүн хүсэхгүй байгаа байхгүй. Чи болохоор өөрөө ингэж хожиж суугаад ингэж хэлээд байна. Тийм. Би unprofessional байна гэдэг. Би болохоор ингэж хэлэх гээд байгаа. Би саяхан ч угаасаа бажтай энэ сэдвэр маргасан. Kuminga өөр багт очиад лидер болж чадахгүй гэдэг. Одоо чинь Brooklyn Nets очих юм бол Kuminga лидер болж чадах юм. Би чадна гэсэн. Гэхдээ ялахгүй гэсэн. Гэхдээ Kuminga NBA-гийн тоглогч хүн одоо тэнд Cam Thomas яаж галзуурж ийн тэ өнгөрсөн жил. Бүх NBA-гийн тоглогчид чөлөөтэй тавих юм бол нөгөө бурхангүй газрын бомб галзуурах чадвар бүгдэнд нь байдаг. Жон хангалт авчихна. Гэхдээ ялах сэгэлт асуудал чухал болохоос ялдаг багийн лидер байх, ялдаггүй багийн лидер хоёр байх бол тусдаа асуудал байхгүй. Тэгээ би бол Kuminga ур чадваргүй тоглогч гэж тодорхойлох гээд байгаа байхгүй. Warriors дахиад драфт дээр алдсан. Би Kuminga-гаас одоо яг өндөө өөр багт очиод 25 оноо дончлно гэж бодож байна. 30 оноо. Яг одоо байгаа байдлаар чадахгүй л гэж харахад хэцүү л байна л да. Харин тэгэхээр угаасаа ур чадваргүй нөхрийг трийг нь хэн хүртэл хилээд байгаа шүү дээ.
Стив Кер болохгүй байна. Батлертай тэг Грин хамт байхад Куминга болохгүй байна. Бидэрт хэрэггүй байна гэд. Тэр чинь угаасаа Батлер чинь бас араа. Батлер чинь бас тийм тасарсан ураг чадвартай тоглогч биш шүү дээ. Батлер чинь юугаар өөрийгөө од болгосон бэхээр хааслаар шүү дээ. Дреймонд Грин чинь бас тийм тасарсан ураг чадвартай тоглогч биш шүү дээ. Юугаар вэ гэхээр тоглолтыг уншдаг чадвар хамгаалтаараа хааслаар шүү дээ. Тэгэхээр 2-2 хаасал одоо юу гэдэг дундаж төвшний All-Star тоглож байхад дахиад нэг тоглож хүчээр оруулж ирэх гэдэг нь угаасаа сагсан бөмбөгийг утгахгүй болгоодсэн бас учраас Стив Кер ингээд суулгасан. Тэгээд одоо яг үндэ ийм тоглогчийг би л одоо чинь Brooklyn Nets-ийн менежер байсан ч авахгүй. Charlotte-ийн менежер байсан ч би авахгүй. Тэгээ ийм том толгойд ихт мөнгө нэгдэг би л авахгүй. Тэгээд Warriors-ийн үнэлж байгаа нь одоо тэгэд байгаа шүү дээ. Хэрвээ одоо ингээд солих юм бол том солилцоонд оруулна гэдэг чинь Янс их ч юм уу. Milwaukee Bucks одоо энийг харчаад за Янсыг Warriors-ийн уйлж оронд нь Kuminga нэхий гэж байх уу? Kuminga-гийн би одоо юу Milwaukee Bucks юуг нь харъя гэвэл Kuminga-г цаашаа зарыг эндээ тоглуулж нэг их чөлөө гэж байгаа цаашаа зарыг тэгээд угаасаа гэрээ нь одоо нэг тийм урт биш 1 жилийн 2 жилийн гэрээ байгаа штэ тим чин цаашаа зарыг л гэж харж авна уу гэхээс Kuminga сайн тоглогч дахиад 5 жилийн сайн тоглогч хин ч харж авахгүй яг үндэ. Тий одоо би бол угсаа энэ маркет дээр бол зөвхөн үнийг яаж унгааж болох вэ гэдгийг яруу тодор л Warriors болон Kuminga хоёр харуулж нэг уул нь бол эн чинь нөгөө тал руу өсчих хэвчээсэн байхгүй. Тэгээ Джеймсгийг ч залуу байна. Джеймсгийг бас айгүй олон трейднээс харуулсан шүү дээ. Пол Жоржоос харуулсан, өөрөө хинээс ч л харуулсан шүү дээ. Тэгсэн чинь одоо Джеймсгийг хамгийн дөрөнд боломж гарах юм бол явуул нэгцэлсэн шүү дээ. Чи аргагүй шүү дээ. Багийг Стефэс авах гээд байгаа юм чинь. Готом яа. Багийг Стефэс авах гээд байгаа. Тий. Чи тэгээдсэн юм шүү дээ. Авах гээд ахаар нь явуулж байгаа гэж юу эсвэл зүгээр. Стефэс авах гээд байгаа юм чи. Энд чи одоо би авмаар нь би чинь болчлоо гэдэг юм чинь. Тэг мэдгүй одоо Morris түрүү хоёр өмнөх дугаар дээр ирсэн. Дахиад драфтан дээр алдаа хийсэн. Тэр дахиад давтагч өнгөрсөн жилийн үйл явдал дахиад Deja-vu. Тэгээд Kuminga Godom Sacramento Kings Kuminga-г сонирхож ийн гэсэн авыг гэж орлож байгаа гэсэн. Яг тэгвэл Sacramento тэрнээс дор байдалд орсон байгаа байхгүй. Нэг жоохон нар үзүүлэх гэдэг шүү дээ. Яг Kuminga-г чинь Sacramento Kings-д очлоход Kuminga Sacramento Kings дөнгөд Keegan Murray ерстэй Kuminga-гаас илүү тоглоод эхлэнгүүт бид нар юу хийц юм бэ л гэж бодож эхэлнэ. Би зүгээр хэв тим зүйл болол энэ бичлэгийг эргээд санаараа л гэж хэлмээр байна. Тим зүйл болол. Яг гэх юм бол угаасаа миний хувьд бол тим хэмжээний л ур чадваргүй тоглож. Тэгэхээр Хорхэмтон буруу байхгүй Warriors угаасаа алдаа хийсэн. Тэгэл ийм байдал төрлөө дээ. Тэгээд одоо Kuminga Kings руу явуулъя гэж бодъё. За энэ хоёрын хооронд трейд болъё гэж бодъё заяа. Тэнгүүд мэдээж Golden State Warriors бол шууд ашиглахаар тоглогчийг л хүсэн шүү дээ. Kings одоо ашиглахаар тоглогч Warriors байна уу? Тийм. Warriors ашиглахаар тоглогч Kings байна. Тэр одоо тэл Демар Дерозен юм биш үү? Дерозен ч би мэдгүй. Warriors-ийн системд бол Дерозен шиг хэрэггүй юм байхгүй хаа. Гол Лавин шиг хэрэггүй юм байхгүй шүү дээ. Лавин бол өндөр үнэтэй шүү дээ. Харин тийм. Тэгэхээр чин Лавин очиж хүрхгүй л дээ. Тэгвэл Russell Westbrook-ийг. Яа ганц та мөрөөдөх зүр нь Keon Ellis юм да. Гэтэ Keon Ellis-ийг тэгж амарх өгөхгүй хөө. Тэгээ энэ хоёрын цалин чинь бүр тэнгэр аз шиг. Энэ 2.3 сая, нөгөөх нь 25 сая. Голд нь бас нэг хүн явахаар л байгаа. Харин тийм. Демар Дерозен энэ хоёрыг хооронд сольж болж. Malik Monk байж магадгүй. Гэтэ Malik Monk-ыг авахын тулд Kuminga дээр нэмж юм өгсөн л дээ л дээ. Одоо 2 дугаар ихийн торгч юм. Дасгалжуулагчтай албаар хож гэдэг хэлэх нь хаашаа. Гэхдээ дасгалжуулагч хүн бас багийнхан явж байгаа төлөв ирээдүйн төлөв нь нэг хэсэг байдаг штэ. Тэгэхээр би нэг юм бас гайхаад байхгүй ингээд G лигээс гарч иж байгаа юм. Pat Spencer үлээ тим тоглогч ингээд. Одоо нэг Стефиг эзгүүд нэг 3 тоглолтод ялсан чалаа байсан чалаа. Тим тоглогчид хангалттай минут өгснө Kuminga-д минут өгөхгүй байхгүй. Би энийг ойлгохгүй. Тийм хоёрын тийм харьцааны юм хитрхи биш ээ. Аль бие осны биш хитрхи говийн байгаад байгаа байхгүй. Харин тийм би энийг л ойлгохгүй. Гэхдээ
Стив Кери профессионал байна гэдэг чинь юм бохгүй. Энэ хоёр чинь аль хоёулаа тийм хэрвээ аль бие усны харьцах юм бол ондоо штэ. Энэ чинь яг өгсдөө. Тэгээ хоёулаа хооронд нь ямар ч асуудал байхгүй гэдэг шүү дээ. Тэр бол угаасаа тэгэл дипломат харилцсан шүү дээ. Хич хөвлөөхөндөө ч би энэ огийг үзий яддаг шүү гэж хэлэхгүй шүү. Би Стив Кер дургу гэж хинч хэлэхгүй л байх л та тийм. Тийм. Гэтэ энэ хоёрыг үзүүлж байгаа одоо юу нь бол тэртээ дөрөв unprofessional гэдэг нь угаасаа харж байна дөө. Угаасаа хангалттай харж байна. Хэцүү гэхдээ энэ бол маш муу мэд байхгүй яа. Тэгэх юм бол улирал эхэлж байгаад Куминга Янсын үнд хүрж магадгүй ийм асет болчлаа гэжсэн чинь одоо Куминга хэнд ч хүрэхгүй том асет болчоод байна л да харамсалтай. Энэ бол Стив Керийн буруу, энэ бол Кумингагийн буруу, одоо өөр хинэж буруу ш. Энэ хоёрын л буруу. Тэгтээ ямар олон юм дээр Стив Кер буруутай болоод байна те. Өшгөлтэй хөрхөнтэй түрний тоглолтод үгүй шээ. Түрний дугаар дээр нилээ Стив Кер муулсан чинь дараалаад 2-2 очсон шүү дээ. Сатчих. Тийм. Харин биелээд шүү дээ. Пат Спенсерт минут өгч хожсон ч ялаа байсан ч ялаад. Уулна. Тэрний оронд багийнхаа төлөвлөгөөний дагуу явуулдаг. Кумингагаа 30-40 ахвал да баг нь ялагддаг л дээ. Тэгээ Кумингаг зарна шүү дээ. Куминга одоо зарагдахад ганцхан сар үлдчихэд байгаа байхгүй. Тэгэхэд энэ хүртэл Кумингаг ингээд бууршлаад байх ямар хэрэгтэй юм. Одоо шүү дээ. Трейдэд одоо нөгөө шинэ гэрээнүүд 12 сар 15-наас эхэлж солигдож болно. Гэхдээ Кумингаг 1 сар 15 солигдох юм л гэж. Нилээ хойноос санаж байна уу? Тэгэхээр чи бас нилээ олон трейднээс Warriors хоцрохолчод байх хэрэг Кумингаг хүлээх юм бол. Янсын трейднээс ч хоцрох гэдэг байхгүй. Янс 2 хоногийн дотор трейдэнд орно юу лөө? Хоцсон шүү дээ. Тэрч болов л. Яа их том трейдэд ч 2 сард болох л хэл та. Тэрнээс өмнө яриад болохгүй л хэл та. Түрүү жил Лука 2 сарын 1-нд солигдчихсэн. Game Point Podcasting ерөнхий ивент тэгчээр энэ удирлын турш бидэнтэй хамтран ажиллаж байгаа Joint Movement Colcosamine 100-ийн үеийн эрүүл мэндийг урт хугацаанд дэмжих, үе мөчний өвдөлтөө сэргийлэх, уян атан байдлыг нэмэгдүүлэх үр дүнтэй арга гэж та бүхэнд зөвлөмөр байна. Өдөр тутмын Colcosamine-ийг хэрэглэгээ авснаар таны одоо юу гэдэг өвдөг, тулгуур ертөнц хамгийн чухал нь өвдөг, үе мөч, бусад энэ зүйлс гэмтгээс сэргийлнэ одоо юу гэдэг нэгсэндээ эрдсээр баялаг болно, хамгаалалттай болно. Үений одоо тэр уюут чинь залуу байна л гэсэн үг байхгүй. Тэгэхээр нэмэлт одоо юу гэдэг Colcosamine 100-ын заавал авж байгаарай гэж зөвлөмөр байна. Ингээд Game Point podcast үргэлжилж байна. Цогц найрлага бүхий үе мөчний шингэн доктор. Үе мөчний өрөвсөл, өвдөлттэй, бэртэл гэмтэлтэй, спортоор хичээлдэг, ахмад настан, суугаа ажил хийдэг бүх хүмүүст тохиромжтой. Энэхүү бэлтгэл нь өрөвсөл болон өвдөлтийг намдааж, эдгэрэлтийг түргэсгэж, үений шингэнийг нөгснөөр үе мөчний хэвийн үйл ажиллагааг дэмжинэ. Үе мөчний шингэн доктор. Game Point podcast үргэлжилж байна. Одоо хэдхэн минутын өмнө мэдээ орсон байхгүй. Тэрний үгээр Chris Paul дараагийн боломж ийм жижигхэн байсан ч хамаагүй тоглох гээд бэлэн хүлээж байна гэсэн байна. Өнгөрсөн 7 хоногт хоёулаа 2 дугаар хийсэн. Тэрний 2 дахь дугаар нь Chris Paul, Giannis Antetokounmpo хоёрын Broken News буюу 7 хоногийн дундуур тусгай дугаар байсан. Гэхдээ тэрнээс хойш бараг 6 хоногийн хугацаанд нөхцөл байдал мэдээлэлүүд маш ихээр өөрчлөгдлөө тийм. Хоёулаа өмнөх дугаар дээр бол Chris Paul-ыг буруугүй гэж харж ирсэн шүү дээ. Яах би харилсан шүү дээ. Одоо чи нөгөө ингээд нэм том үйл явдлаа нөгөө damage control хийж байгаа. PR хоёулаа PR хөдөлж аваад өөрсдийнхөө юг одоо story гаргана шүү дээ. Тэгэл сайхан хоёр PR компаниуд нь хоорондоо байлдаж байгаа юм болов гэдэг бодож шүү. Өнөөдөр жишээ нь Chris Paul-ийн ярилцлага нь people гэдэг сэтгүүлээр гарч илээ шүү дээ. Бүр Chris Haynes бүр ингэж зориулж очиж Amazon дээр яаж мэрэн. Гэхдээ тэгэл бидний таамаглажсэн юм бол мэдээж тэгэл Chris Paul цувцсал хөрөөндөөл олон юм ярьж явах. Тэгэл хитрхи шудраг байсан л байгаад байгаа хөх тий. Тэгээ дасгалжуулагчдынхаа болон тэгээ бусад одоо нөгөө
багийнхныхаа дургуйг аягүй их хүргээдсэн юм шиг. Тэгээд Clippers ярьж байгаа нь болохоор бүр үнэхээр тэсээгүй болоод бид нар ингээл явууллаа штэ. Хэрвээ явууллаа гэхэд ийм зүйл болохыг бид нар мэдчихсэн. Гэхдээ өөр арга байсангүй штэ гэдэг л нарратив байгаад штэ тий. Крис Пол болохоор бас тэн дээр бас тэгээд хохирцсон үнэл дүр тоолж штэ. Уус айл талдаа л. Гэхдээ штэ би still Clippers-ийн одоо хийсэн одоо юу гэдэг алхмууд нь буруу байсан л гэж бодож байна. Крис Полыг анх сайн хийхдээ ямар хүн ирж байгааг тэд тэр мэдчихэл байсан бохоггүй. Одоо жишээлх юм бол нэг хоёр хүн хоорондоо суух гээд одоо нэг нь аригчин гэдгийг мэдсээр үжиж аригчин үнтэй суучаад нэг орой согтуу өрөөд ирэнгүүт нь хүүшээ юу вэ гэж шоконд ороод иж болохгүй сте. Яг тиймтэй адилхан. Крис Пол гэдэг хүн тийм хүн ирнэ гэдгийг мэдсээр үжиж тэгж авчаад одоо ийм байдалд хүрэж байгаа нь Clippers-ийн front office бол ялчгүй буруу алхам байсан. Clippers-ийн front office-ийн хийсэн өнгөрсөн одоо зуны гол 3 тоглогч болох Крис Поло тэд багасаа хасчлаа. Брук Лопезээр роташнасаа хасчлаа. Брэдли Билл өөрөө багасаа одоо гэдэг хасагдчихлаа гэх юм эмнэлэг рүү явчлаа. Ер нь бол ингээд маш муу ажилласан гэдэг нь харж байна. Гэхдээ шүү дээ. Удирлын өмнөх тоглолтуудаас харж байгаад Clippers өмнөхөр доминант тоглож байсан шүү дээ. Удирлын өмнөх тоглолтуудаас. Тэгээд pre-season тоглолтуудаас. Тэгээд Крис Пол өөрөө хитэрсэн юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Гарч байгаа мэдээллүүдээр. Яагаад гэвэл Kawhi Клик хамгаалж чадахгүй байна. Тэ switch нэгсэндээ солио гэдгсэн чинь хажуунаас нь Джеф Фанганд за хин Крис чи өөр газараа л ингэж томроороо энд бол чи тийм биш шүү гэж хэлсэн гэж аах. Тэгэхээр эн чинь яг нэг Америк хүмүүсийн ингээд би биндээ ингээд муухай үг хэлдэггүй. Манай Монгол хүмүүс ч нэг өөр тийм үү. Би биндээ гомдоочоод за аюун сүртэй ингэж эвлэрдэг тийм харилцаа штэ. Энд тийм нөгөө нэг Америкийн хүн хоорондын харилцаа чинь хизэж би биндээ бүдүү үглэг үг хэлдэггүй. Хэрвээ нэг удаа тийм бүдүүлэг үгээр хэлэх юм бол хизэж эргэж тэр харилцаа сэргдэггүй ч гэдэг юм уу те. Тэгэхээр юм холтгод амархан угаасаа тийм ойртож өгдөггүй юм хувь бие хүн төлөвтэй харилцаа шүү дээ Америкийн нийгмийн харилцаа чинь. Тэнгүүд Джеф Ванганд тэгж хэлж гинэ гэж бодохоор тэгтлэн төсвөрийг барцсан байгаа байхгүй. Тэгээд бас нэг бичлэг дээр Тайран лүү ингээд Крис Полыг төлөх чийлэн шүү дээ. Цаашаа гэж солилцоор гаргахгүйгээд. Би бол итгэхийг хүсээг байхгүй. Крис Пол муу нээсэн. Би Харден Кавай хоёрын явуулга угаасаа Харден ч дургүй байсан гэж хэлээ л да анханасаа. Кавай ч гэсэн сүулдэ за Крис Полыг хүндэлдэг гэх тэр бол зүгээр Крис Пол угаасаа л Кавай дургүй байсан ингээд үглээд харна. Гэхдээ сүүлрүүгээ ингээд Кавайд өгүүлэх нь бүр тогтолмолдсон гэж байгаа байхгүй. Хуваартай юм шиг. Тэгээ ингээд тэгэхэр ч нөгөө Кавай чинь тэндээс хэнийг зайлуулах, хэнийг явуулах уу, хэнийг ажилд авах уу гэдгийг шийддэг хүн чинь тэгээд Крис Полыг зайлуулчихгүй явах тал гэж бодсон. Угаасаа Крис Пол өглөөнд дэнцсэн юм болоод угаасаа талбай дээр угаасаа өглөө тоглож штэ. Бүх цаг үед. Бүх цаг үед юмс. Гэхдээ тийм хүн авч байгаа мэдсэрэж ингээд нь угаасаа анханасаа тэгдэг л сонирм. Гэтэ биш тэ ингээд бодоод үзэхээр Clippers бүр ингээд шатандаа ингээд бүр ингээд энэ жил бүр фейлтийн дээр фейлдэж шít. Овнороос авахгүйлал, Стив Болмороос авахгүйлал бахан шүүх цагтаа болоо тэ. Кавай гэсэн оролцоол дасгалжуулагч нь ч гэсэн Крис Пол юмаа цаалгуулаа тэ. Түрүү жил яалаа нөгөө фэнэ хүртэл хөөж байгаа нөгөө супер фэнэ хүртэл Clipper дээр л хинчлээ тэр мэргээ яаж юм. Ер нь ингээл айл шатандаа ч гэсэн угаасаа ингээд фейлдэд байгаа хөөх. Тэгэхээр энэ баг уулна штэ тэ рестарт хэрэгтэй гэж бодоод байсан чинь Лоренс Франкиг экстеншн өгнө хичлээ штэ. Тэгэхээр чин одоо явж байгаа чиглэл багийн эзнийг хүсэж байгаа чиглэл мөн байгаад байгаа байхгүй. Тэгээ сая хоёлоо ярьж байсан штэ. Зубацыг үгүй гэхдээ Кавай Харден хоёрыг явуулахгүй гэдэг бол тэнэглэл واخгүй. Харин би одоо бүр гайхаад болохгүй. Тэгээд энэ байдлаараа хичнээн удаан ч явах гэдэг юм тий. Өнгөрсөн 7 хоногийн дундуур гарсан нэг мэдээс Кавайг одоо бусад багууд ерөөсөө үн цэнтэй зүйл гэж харахгүй болцсон байна гэж байгаа байхгүй. Бусад 29 баг. Кавай бол асуудал гэж хардаг болцсон байна. Гэж яхад Кавайг одоо явуулъя ч гэж угаасаа авах баг байхгүй юм шиг байна. Тийм болохоор явуулахгүй гэж хэлж магадгүй юм. Гэхдээ одоо ингээ хардаа
За Кава явуулах нах. Би одоо ганц л юм санаа зовчин. Дараа жилийнхэн эдний драфтын ирэхэд л санаа зовчин. Одоо ингээд удирдлагын дундуур одоо Зубац центрийг явуулчихна гэдэг. Тэ. Тэгээ Зубацын оронд юу авах нь бол тодорхойгүй. Гэхдээ айгүй сайн тоглогчныхаа нэгийг явуулчих чинь энэ одоо байгаа байдал уламжлалт ордон үстэй. Тэгэнгүүт шүү дээ. Яг одоогийн өнөөдрийн байдлаар шүү дээ. Clippers-ийн пик. Гэхдээ эн чинь магадлал шүү. Яг энэ чигээрээ явна гэж бол байхгүй. Гэхдээ Clippers-ийн пик ирэх жилийн ихний 3-т ороод ирсэн байхгүй. 3 дахь сонголт. Харин тийм. Энэ би тэр чигээр нөлөөлөх юм болчиход байгаа байхгүй. Харин тийм нөгөө энийг харчаад болооч та одоо хүртэл Clippers-ийн их одоо хүртэл Oklahoma-д очих юм уу гэд менежерүүд айгу тэгж хүлээж авч ийн гэсэн шүү дээ тийм. Дуусаагүй байгаа юм уу гэ. Тэгэхээр энэ бүх цагийн түүхэнд хамгийн муу 8 Пол Жорж 8 Пол Жорж одоо Clippers байхгүй байгаа шүү дээ. Одоо тоглож исэн бол бас яах вэ тийм. Тийм шүү дээ. Бас өөр ашиг өгөөдсэн бол яах вэ. Харин тийм. Тэгэд өөр багт очиод тэгээд сэлгэнд сууж байгаа хүнд одоо тэгээд тэрний төлөө энэ их өгсөн MVP-г өгсөн, Jalen Williams өөр хин хэнийг өгсөн. Тэгээд ийм их ирээд өгсөн гэдэг Clippers буруулаад. Би бас нэг юм дээр завс Clippers бас мэдсэн байна гэж би бодоод байгаа шүү дээ. Пол Жоржийг нөгөө extension ингээл ярихад нь жилийн 15 сая гэлөө. Тэгсэн чи бүр юу яриад байгаа юм бэ энэ ч доромжлоод байгаа юм уу хэл Пол Жорж явс. Би ч гэсэн за арайчтай Пол Жорж тийм бахтай гэсэн чи сая Lakers-тэй тоглож байгаа тоглолтыг ингээд харсан чинь үнэхээр 15 саяын тоглолт болсон юм билээ. Тэр харин нөгөө хэлээд байгаа шүү дээ. Тэр өстэй зөв сонголт. Өвдөг гэдэг чинь толгоор хэрэгтэн чинь хамгийн чухал хэрэгтэн байхгүй энэ спортод. Тэгэхээр өвдгөө хайрлах хэвээр өвдгөө хайрлах хэвээр глюкозамын юу хондротын нэг ичдэг авч явах хэвээр байхгүй. Тийм шүү дээ. Одоо нөгөө нэг Фили дээр ч гэсэн хоёулаа нэг Филиг нэг яриаг өгөхдөө Фили дээр багийн менежерүүд юу гэж хэлээд тэгэхээр Embiid, Paul George хоёрыг одоо Марта одоо наад хоёр тесрэлттэй тийм Tyrese Maxey, VJ Edgecombe гэдэг хоёр нөхөртөө эрхчлөг нөхчгөө тэгээ юу их хараа гэдэг тэгээд байгаа штэ. Тэр чинь үхээр менежерч бас нөгөө тэнийг биш анхны жилдээ баг өдөрж байгаа биш чинь үдчихэж байгаа 10 20 жил үдчихэж байгаа бид нэр өвдөг нь асуудалтай хүн яадаг вэ гэдгийг мэдчихээд байгаа. Тэр баг үдчихэж байгаа хүмүүс эмчи шаардлагагүйгээр мэдчихэж байгаа штэ. Тийм болохоор тэр хоёр угаасаа үйл ажиллагаанаас өдрөөс өдөрт гарч байгаа гэдэг нь тодорхой байхгүй. Одоо тэгээ энэ жилдээ нэлээ нийтдээ 150 сая одоо яах вэ гэдэг. Яах ч үгүй шүү дээ одоо. Шилээ. 10 авна шүү дээ. Авч иж дуусна шүү дээ. Гэтэ тэрэн дээр бол өстэй яс үзэн шүү харин чи. Цалин дээр бол харин өстэй яс үзэн шүү. Бидний ярд сүүлийн сэдэв бол NBA-гийн хамгийн нөлөө бүхий агентуудын нэг Rich Paul сайхан подкастад сайхан жоо өчтөр подкастад ороод маш дэлгэрэнгүй ярьсан байна. Шинэ подкаст эхэлж байгаа юм байна энэ чинь. Max Kellerman бүр өөрөө зочин биш юм уу тий? Өөрөө Max Kellerman тэгээ Rich Paul хоёр чинь шинээр эхлүүлж байгаа юм байна. Тэгээд өнөөдөр эхнийх нь эпизод явсан. За тэрэн дээр маш их зүйл Game Over гэдэг юм л шүү. Баахан геймтэй подкастууд л байна да. Game Over, Game Point. Тэрэн дээр эхний онцсон сэдэв бол LeBron хаашаач явахгүй. LeBron үлрэлтэ Lakers-тэй дуусгана. Гэхдээ Lakers контендер биш ээ гэдгийг хэлсэн байсан. За энэ бол яг хоёулагийн маш их ярьж байгаа сэдэв. Дараагийн нэг сэдэв нь юугаар маш олон зүйлийн талаар ич боллоос асуусан байлаа л дээ. Max Keller. Энд яах вэ биш ээ бүрэн бодоодсэн чинь энэ ч яах вэ биш ээ. Хин яриад байгаа Rich Paul ярьж байгаа миний ярьж байгаа бүр яг адилхан юм ярьсан шүү. LeBron-ы эйжент тэгж ярьж шүү манайхаа. Яг л адилхан юм ярьж л. Тэгээд гэтээ нэг зөв юм ярьсан шүү дээ. Ингээд LeBron Max Kellerman-аас асууж байгаа байхгүй. LeBron ингээд энэ жилийн төгсгөлөхэд Lakers-ийн өмсгөлтэй байх уу гэсэн чинь тэр бол асуудал байна. Уусаа хайчих юм гэсэн шүү дээ. Уусаа хайчих юм дээ үстэй. Солилцох судлах их өөрт нь юм чинь. Тий. Тэгэхээр уусаа хайчих юм. Өөр нэг сонирхолтой сэдв ярьсан юу гэхээр хэрвээ би Milwaukee Bucks байсан бол яг одоо Giannis-ийн оронд авах боломжтой хамгийн супер тоглогч гэвэл Jalen Johnson байна гэж хэлсэн. Тийм учраас Atlanta Hawks руу шууд утас цохоод за Giannis-ыг авах уу солилцоо их үү
Jalen Johnson өгчих гэж би асууна гэж. Яг ингэж хэлж байгаа нь нэгдүгээр Jalen Johnson өөрийнх нь үйлчлүүлэгч юм аа л да. Jalen Johnson-ы агент юм. Гэхдээ Jalen Johnson гэдэг энэ залуу шүү дээ. Сүүлийн 7 хоногуудад Trae Young-ыг байхгүй болсноос хойш энэ залуу Атланта Hawks-ын дараагийн нүүр царай гэдгийг харуулчаад байгаа байхгүй юу? Одоо энэ багт одоо муугаар хэлэхэд биш дээ. Хараа угаасаа юм гэдэг. Спортод энэ бол одоо маргаашгүй нэг гинтэл нэгийг нь авч явдаг бол нөгөөд нь боломж олгодог. Уучлаарай. Нөгөөд нь боломж олгодог. Тэгээд нөгөөг нь баттгаж харуулдаг. Яг одоо Trae Young-ыг мөннөөс хэлээ Атланта өгүүлэхгүй юм тийм үү? Харин тийм яг сони юм болчиход шүү дээ. Ингээд уул нь бол Trae Young байсан чинь хожигдоодсон шүү дээ баг. Улирлаг ихний хитэн тоглолт аюу муу эхлүүлсэн шүү дээ. Тэгсэн чинь Trae Young байхгүй болсон чинь хожид эхлэдэг байгаа байхгүй. Харин нөгөө эн чинь нэг контраст гарч ирнэ шүү дээ. За Trae Young-тэй тэд бид Trae Young-гүй тэд байна. Гэхдээ шүү дээ өнөөдөр ингэсэн л байлээ л дээ. Өгүүлэхгүйгээс гадна яг Атланта Hawks-ын зүгээр front office нь юу гэж бодож байгаа хэрэг. Тэгтээ угаасаа л Trae Young дээр ингээд байгуулсан баг. Trae Young ирээд бол угаасаа энэ амжилт цаашаа үржилэн энэс илүү байна гэж хэлээд байгаа. Гэвч эсвэл бол тэд юу гэдэг нь гэхээр extension өгөхтэй жил нөхгүй энэ жил. Одоо extension байхгүй. Тэгэхээр өгөхгүй байгаа шүү. Яг төлөвлөгөө ирээдүйн төлөвлөгөө Trae Young мөн үү биш үү гэдгийг тэд нар одоо хүртэл ингээл өөрсдөөс асуугаал байгаа байхгүй. Тэгэхээр яг бүр яг ингээд тогтсон зүйл байхгүй юм шиг. Бараг энэ Nickel Alexander Walker Trae Young-аас илүү тоглоод байгаа юм шүү. Харин бараг тэгээд байгаа юм шүү. Гөө би Nickel Alexander Walker чи хамаагүй биерхүү хэнийг бодвол нөгөө Trae Young-ийн чинь нэг сул тал нь жижигхэн тэгээ хамгаалтгүй байдаг шүү дээ. Тэрийг бодвол Nickel Alexander Walker хамаагүй биерхүү тэгээд сайн хамгаалдаг байхгүй. Сайн ч хамгаалдаг. Хэнийг бодвол Rich Paul-ын яриа яагаад энэ Атланта руу яваад орчихгүй? Rich Paul Milwaukee-гийн оронд байсан бол одоо Giannis-ийн оронд хэнийг асууна гэдэг байгаа байхгүй? Jalen Johnson-ыг. Гэтэл миний харж байгаагаар Jalen Johnson бол мэдээж Rich Paul-ын үйлчлүүлэгч нь. Гэхдээ миний харж байгаагаар яг ондоо Атлантад Trae Young биш харин Jalen Johnson багийнх нь ирээдүй болчиход байгаа. Яа гэх юм бол Trae Young ч одоо 48 саяын цалингаас татгалзаа тэрнээс илүү хийх гээд байгаа шүү дээ. Тэгтэл Jalen Johnson чинь 5 жилийн 30 саяын цалинтай тоглож байгаа байхгүй юу? Дараагийн 5 жилд ерөөсө 30 саяг авна. Тэнгүү цаана багийг бүрдүүлэх супер боломж байгаа. Тэгээд энэ залуу сая өнгөрсөн сүүлийн хэдэн тоглолтод дараалал трипл дабл мамбл хийгээд потенциал харуулдаг байгаа байхгүй юу? Би гэхдээ энэ баг дээр онцлмоор Kristaps Porzingis-ийн нөлөө бас их шүү. Тутун үнэлмээргүй тоглож байгаа тоглолтуудад хамгаалтын нөлөө бас их шүү. Гэтэ Porzingis чинь ингээд хизээ тоглох нь мэддэхгүй, тоглохоор хизээ буцаад гарах нь мэддэхгүй айгүй хэцүү юм байна. Тэгээ consistency байхгүй юм байна. Тэгэхээр энэ хүнийг бол удаан авч байхгүй хөө авч үлдэнэ гэж л байхгүй. Зүгээр ондоо од хэрэгтэй бол хэрэгтэй. Гэтэ Trae Young байхгүй бол хин байх вэ гэдэг дээр бол харин тий Bucks-аас Giannis-ыг авдаг бол хизээж Jalen Johnson өгөхгүй. Харин тий. Үгүй харин Бэжод чи яг одоо Атланта Hawks-ийн менежер чамд Jalen Johnson-гээ 30 саяын, Nickel Alexander Walker-гээ 15 саяын, Okongwu-гээд 15 саяын, Zachary Researcher гээд энэ Франц залуу 13 саяын ийм гоё баг байгаа байхгүй. Dyson Daniels-гээд 25 саяын ийм гоё баг чамд байгаа байхгүй. Амар гоо залуучтай байгаа зү. Чи энэ бага Giannis-ийн төлөө бутлах уу? Эсвэл Trae Young Giannis гэдэг хослол үлдэм бослолтой болмоор байна уу? Эсвэл Trae Young-ыг явуулаад Jalen Johnson дээр бага босгомоор байна уу? Чи хэрвээ яг одоо менежер байсан бол Jalen Johnson чи өөрөө нөгөө poor man's Giannis байгаа байхгүй юу? Атлетик оноо авчдаг, сайн тоглодог байхгүй. Гэхдээ тэргүй ингээд яг Giannis биш л те. Гэхдээ Giannis шиг тиймхүү атлетик тоглогч байх чи яагаад би дахиад Giannis-ыг авах вэ гэсэн. Харин энэ одоо нөгөө сул тал болчиход байгаа PG-гээл явуулсан дээрсэн. Point guard-аас солиод сайн сайжруулмаар шүү дээ. Би бол. Тэгэхээр тэр чи хэрвээ менежер бол Trae Young-ыг Trae Young энэ зүүн гэрээгээ туслаад чөлөө дахиад болно шүү дээ мэдээж урт хугацааны гэрээ авахгүй. Yes. Тэнгүүт нь гэрээ өгөхгүй гэж юу? Гэрээ өгөхгүй. Би одоо харин яаж одоо орж ирээд энэ сард орж ирэх гээд байгаа шүү дээ. Одоо бэртлээсээ 12 сар. Тэгээд энэ баг яаж тоглох нь харна шүү дээ. Хэрвээ Trae Young-тай адилхан нөгөө улирал эхлүүлсэн шиг эхний хэдэн тоглолт шиг ингээд хожигдох юм бол би бол ирээдүгөө Trae Young-г л харна.
Яг ийм адилхан толгойн өвчнөд айгүй олон баг байна. Одоо тэнд Cleveland-д Darius Garland гэдэг нэг бас толгойн өвчнөд тэнд байгаад шүү дээ. Charlotte Lamelo Ball гэдэг толгойн өвчин байна бас. Харин тийм. Тэгэхээр энэ багууд бол мэдээж энэ хүмүүсийг явуулах уу гэдэг дээр бол бодолцол. Тэгээ Trey Young шүү дээ тий. Бас үн хурж магадгүй шүү дээ сойлол. Нэлээд үнд хурж шүү дээ. Тийм. Trey Young бол өөр багуудад бол тоон шууд холбогч хэрэгтэй байгаа багууд бол тийм бас үн хөрхөөлсөн. Тэр би бол Trey Young-ыг явуулаад Атланта Jalen Johnson дээр бага босгочмаар гэдэг. Юу Янас Манас. Тэрний оронд тэр Янас өөр баг руугаа явсан дээр юм бол Янастай холбоотой бас нэг сүүлд нэг мэдээ гарсан байсан. Нью-Йорк Никс ямар ч байсан өнгөрсөн 100 эксклюзив ирэх хэлсэн шүү дээ. Нэг Янасыг авах уу гэд танаад очих гэж нэгсэн чинь 2-7 хоног бодож ирсэн. За энэ л манад байна гэдэг. Одоо бол тийм эксклюзив ирэх хэлэхгүй гэсэн шүү ямар ч байсан. Тий. Тэгээд өнөөдөр нэг уралдах юм шиг байна. Тэгээд өнөөдөр нөгөө Athletics-ийн Sam Amick гэдэг нөгөө сэтгүүлч бас том юунуудын сорсуудын нэг шүү дээ. Тэгээд тэр болохоор за New York Knicks биш бол өөр хин ингээ бодтой вэ гэсэн чинь Miami Heat гэжлээ. Тэгээд одоо бодоод үзтээ Miami Heat шүү дээ. Яг Янасыг хүссэн бүх юм байж болохоор байгаа байхгүй. Том маркетинг сайн тасалж байна. Харин би наадхан дээр чинь өчтөр бүр яг бий болж исэн. Бам Адебайо Янас хоёр чинь нэг агенттай. Найзууд. Энэ хоёрыг румор анх удаач гарч байгаа юм биш. Тэгээд Тайлер Хэрог өгөөд Тайлер Хэрог угаасаа Милокигээс гаралтай шүү дээ. Тэгээд одоо энэ Терри Розер чинь өчтөр бас юу яцсан юм бэ шүү дээ. Эхний кейс дээр шүүх хурлаар ороод буруугүй гэсэн юм ба шүү. Зөвхөн эхний кейс дээр шүү. Маш олон зүйл ангаар буруутгагдаад байгаа шүү. 2 жил 3 зүйл ангаар 2 зүйл ангаар. Тэрний эхнийх нь буруугүй болцсон. Тэнгүүд Miami Heat-ийн Terry Rozier-ийн гэрийг хөдлөх гээд байгаа юм шиг. Тэнгүүд Янасийн нөгөө мөнгөнд дүнд чинь тохируулж болох гээд байгаа. Дээрэс нь Miami Heat драфтын эрхүүд байгаад байгаа. Үдийн хүртэл харамсан эрхүүд нь байгаад байгаа. Тэгэхээр Bam Adebayo, Giannis Antetokounmpo гэдэг хостел үүсч болох юм байл шүү. Тэгээд Eric Spoelstra аваа штэ. Энэ хүн Steve Kerr биш штэ. Eric Spoelstra штэ. Нэг зөв. Тэ. Тэр Doc Rivers бүр Doc Rivers биш штэ. Гоо. Ара өнөөдөр сайн мэдээ жишээд байгаа байхгүй юу? Хамгийн бэст нэгтэй гэдэг байгаа байхгүй юу? Тийм. Өнөөдөр Rich Paul ярьсан юмнаас нэг зүйл яг үнэн мөртлөө жоохон дургу үргэсэн зүйл гэхээр зүгээр Lakers болон Miami Heat нөгөө culture ярьж байгаа. Miami Heat бол үнэхээр лаг тийм бүр авраг cultureтэй гэдэг байгаа байхгүй. Lakers бол байхгүй зүгээр л од тоглогч рол ингээ хонос нэгдэг гэдэг байгаа байхгүй. Яг нэг талаараа Heat cultureтэй нөгөө талаараа come on 17 авраг авцсан газрыг culture гэж ярих нь тэнэгчтэй. Тэр асуудал шүү дээ. За яг би юу ярих гэдэг нэхэр Miami Heat-д яг тэр culture нь яг Янас тохирсон culture байдаг байхгүй. Яг энэ хоёр бол хоорондоо амар тохирох юм шиг санагдаад байна. Одоо характерууд нь тий. Одоо яг Янас бол яг ингээ дайчин тий хожи hungry байгаад байна шүү дээ. Яг тэрэн дээр бол хин бол Eric Spoelstra болон Pat Riley хоёр бол яг тохирохоор гар нийлхэр хүмүүс юм шиг санагдаад. Яг адилхан хүсэж байгаа юм очиж гэж магадгүй юм шиг байхгүй. Тэгээд дээрэс нь чинь багийн номер драма байхгүй. Багийн номер дэг болж шүү дээ. Шууд номер болж шүү дээ. Тий. Тэгэхээр Miami Heat бол үнэхээр надад боломжтой юм шиг санагдсан. Тэр нь NBA-гийн өрсөлдөж цаашдаа хэрэгтэй юм биш. Тийм. Том маркет тэгээд такс байхгүй. Яг нөгөө битүүрийн өмнөх юм дээр ярьжсэн шүү дээ. San Antonio бол тэг нэг Warriors руу техник гэдэг ингээд нэг таксны нэг зөрөө гараад ирсэн шүү дээ. Яг тэр чинь одоо Miami чинь мужийн такс биш. Florida чинь мужийн такс байхгүй шүү дээ. Мужийн такс. Яг San Antonio дээр хотын такс. Үгүй тэр чинь нөгөө федерал угаасаа улсын такс тэгээд мужийн такс л байгаа шүү дээ. Тэгээд тэрний мужийнх нь байхгүй шүү дээ. Тэгэхээр яг адилхан San Antonio, Texas-тай адилхан байхгүй. Юу үгүй юм бэлээ шүү дээ. Энэ чинь хотын такс гэж бас байд юм бэлээ шүү. Том хотод чинь. Income чинь байхгүй. Энэ орлого чинь байхгүй шүү дээ. Sales бол байх шүү дээ. Нэмүрт. Янас саяхан нөгөө speed YouTuber speed шүү дээ. Тэрнтэй нөгөө нэг юу хийсэн бэ? Speed чинь нэг юм ордож үзээ яваад байгаа контент хийгээд байгаа шүү дээ. Тэгээд тэрэн дээр тэгсэн чинь бүр ингээд Калифорнид юм болгоонтой хоол нүртлийн юм тийм гэсэн чинь хүмүүс намайг тийм газар очих гээд байгаагээ боддоо чи гэж сууж ирсэн шүү. Тэгэхээр Янасаас нарийн юм бохгүй юу? Тэгэхээр тэр яг харин тийм үнэхээр Miami зах байхгүй.
Айгуу зөвхөн. Яа харин тий. Наац амар. Ер нь харалта. Дэлхийн бүх том юмнууд чинь тэгээд таксан сухтагаа тийш очдөг явдал нүүдэл бас байдаг шүү дээ. Флорид руу. Тэгээд юу гэлээд бас Майамигийн хүүхнээс ч царайлаг байсан. Би бол тэгж хэлсэн шүү. Чи өстө миний хөө юм ярих гэж яг таа. За. Магадгүй энэ ч NBA-ийн ирээдүйд хэрэгтэй байх яа гэх юм бол Янис авраг авахд магадгүй контендер багт очих юм бол энэ нөр NBA-ийн өрсөлдөөнийг илүү хумих бол Milwaukee Miami Heat-д очих юм бол энэ NBA-ийн өрсөлдөөнийг илүү олон багийн хүрээнд болгох юм боломжтой. Тэгэхээр энэ бол бидний магадгүй хамгийн хүсэх солилцоо байж болох юм. Game Point Podcast энэ дугаарыг нэрөд өндөрлж байна. Ингээ хийвэн тэтгэгчээр голомт баг social page замун өвдөгний үе мөчний шингэн доктор Joint Movement колхозын ажиллаа. Ялаотоос од Сан Францискогоос ялал та бүхэнтэй хамт байлаа. Дараа 7 өдрийн цагтаа иргүүлцээ. Одод хэлэх зүйл өөр зүйл байгаа юу? Нэг байгаа юм шиг зэрэгдээс байхгүй. За. Дараа 7 өнөخت иргүүлсэн баяртай үзэгчтэй.